За бүгдээрээ сайн байцгаана уу? Хичээлдээ тавтай байрал. За өмнөх удаагийн хичээл дээр болохоор бид нар front end дээр front end-ийн хэрэглэгчийн интерфейс дээр ашигладаг хэлнүүдийн талаар үзсэн. За энэ удаа Java, Python болон Node.js гэсэн хэлнүүдийн талаар үзнэ. За хамгийн ихэнд бидний үзэх хэл нь болохоор Java. За Java гэдэг нь болохоор яг ингээд нэрнээс нь харахаар JavaScript, Java гэж бас нэлээд ойролцоонтэй. За тэгэхээр Java хэл нь болохоор JavaScript-ийн болохоор өмнө үүссэн. За тэгэхээр одоо болохоор Java дээр ер нь бичдэг хүмүүс байдаг юм болов уу? За Java хэл одоо ашиглагдаж байгаа юм болов уу гэдэг. За одоо ер нь явж ирсэн бас томоохон stable платформуд болохоор Java хэл дээр бичигдсэн байдаг. Тэгээд Java хэлний бас нэг онцлог нь болохоор юу вэ гэхээр нэг бичсэн кодыг болохоор бүх платформ дээр ашиглаа гэдэг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг бичсэн кодоо бид нар веб дээр ч ашиглаж болно, мобайл аппликейшн дээр ч гэсэн ашиглаж болох тийм бас нэг давуу талтай. Гэхдээ Java хэл нь болохоор нэлээд хүнд төвхтэй, их олон төрлийн хатуу шалгууруудтай бичигддэг. За тэгэхээр бүгд энэ хэлний талаар маш богино хугацаанд 10 минутын хугацаанд бүгдээрээ багтаагаад hello brand кодын суралцах хэсгээс Java программын үндэс гэсэн хичээлийг үзээд бүгдээрээ танилцаад үзцгээе. За нэгдүгээрт бид нар чинь JavaScript дээр яадаг вэ гэхээр console log дээр текст мэдээллийг харуулахын тулд болохоор console log гэж бичээд тэгээд тухайн дотроо бичих текстийг бичдэг бол Java хэлний хувьд бас нэлээд уртлан тайлбарыг бичих хэрэгтэй болно. За чинь одоо public буюу бүх нийтийн accessтэй. Тэгээд чинь бичиж байгаа энэ код нь болохоор main гэсэн класс дотор байна тийм. За static байдлаар буюу ямар нэгэн объектын хандлт авахгүй. За void буюу буцаалт return хийхгүй. За тэгээд main буюу үндсэн ачааллах хэсэг нь болохоор main гэсэн хэсгээс string буюу текст мэдээллүүдийг авна. За гээд энэ болохоор анхных нь утга нь хоосон байж болно. За тэгээд хоол мэдээллүүдийг оруулж болно. Гэх мэтчлэн зүйлүүдийг оруулж ирдэг. За үргэлжлүүлээд энэ system output printing гэж байна. За тэгэхээр энэхүү ажилуулж байгаа системээсээ болохоор нэг зүйлийг гаргана. За гаргасан зүйлээ болохоор printing хий. За яагаад printing хийж байгаа юм бэ гэхээр Python, Java, заавал C+ хэлүүд болохоор компьютерийн дэлгэц үүсгэхээс өмнөх үед бас үүсэж эхэлсэн байдаг. За тэгэхээр яах вэ гэхээр дэлгэц байхгүй байхад бид нар хэрхэн яаж консол лог буюу өөрсдийнхөө үр дүнг харах юм бэ гэхээр принтер дээр утгыг нь хардаг гэсэн. За яг тэр уламжлаад агаад одоо ч гэсэн принт гэж явдаг. За принт ингээд харгаараа дараагийн мөрлөө шилжнэ гэсэн байлаа. За одоо ингээд бүгдээрээ бичсэн hello Java гэж бичсэн. Одоо бүгдээр үр дүнгээр хараад үзье тийм. За hello Java гэдээ гарч ирж байна, амжилттай ажиллаж байна. За үргэлжлүүлээд. За тэгвэл бүгдээрээ модулууд үүсгээд модулаасаа таталт хийгээд үзье. За тэхийн тулд яах вэ гэхээр одоо өмнө болохоор чинь бид нар JavaScript дээр болохоор зөвхөн age одоо lithium constant байдлаар модуль зарлаад зарласан модулынхаа арталт нутгийг оруулж ирдэг гэсэн бол энэ удаа Java дээр нэг сонирхолтой зүйл нь болохоор юу вэ гэхээр бүхэл тоо авах юм бол int гэсэн утгыг авна. Бутаргаа таах юм бол өөр утгыг бас төлөв дээр нь зааж өгдөг. За int гээ бичсэн одоо энэ дээр 25 гээ бичсэн. За энийг тэгвэл бутаргаа болгоод үзье. За ингээд алдаа заагаад байна тийм. За тэгвэл буцаж очиж байгаа бүгдээрээ одоо бүхэл тоогоор наваад үзье. За бүхэл тоо утгыг бүхэл тоог зарлсан бүхэл тоо оруулсан. За инхээр одоо age нь 25 буюу нас нь 25-ыг гараад ирчихнэ. За тэгвэл бид нар ингээд яг дан ганц модуль өгсөн бол одоо 3 модультэй. За энэ болохоор 2 модуль аваад за энэ хүү 2 модулийнхаа дээрээ функц хийгээд тухайн функцийг бүгдээрээ принт хийгээд үзье тийм. За ингэм бол нийлбэр нь 30 гэдэг ингээ гараад ирж байна. За тэгвэл өмнө болохоор чинь сая бид нар бүхэл тооны хувьд авч үзсэн. За тэгвэл бутаргаа тооны хувьд яадаг юм бэ гэдэг. За бутаргаа тоо оруулахдаа анхнаас нь за энэ бол бутаргаа тоо шүү гэдгийг нь болохоор double гэдэг төлбөр тайлбарж өгнө. За ингээд double болон init double гэдээ ороод ирсэн. За нийтдээ одоо үржүүлнэхээр бутаргаа тоог тэгш бүхэл тоогоор үржүүлээд за энэ хариу нь болохоор бутаргаа гарах болохоор бутаргаа тоо за нийтдээ total гэдэг хэмжээ нь болохоор бутаргаа байш шүү гэдэг зүйлийг нь болохоор double гэдэг утгыг аваад гаргаж өгсөн. За ингээд бүгдээрээ print out system out print хийгээд дараад үзье тийм. За тэгэх юм бол Java дээр окей. За бутаргаа үнийн дүнтэй байна гэдэг нь болохоор 100 гараад ирлээ.
За тэгвэл үргэлжлүүлээд яах вэ гэх юм бол биднэрт бас нэг хит хитэн модулын төрлүүд идэгтэй. За текст мэдээлэл, том мэдээлэл. За бас нэг бүүлэн тим үгүй гэдэгтэй. За тэгвэл энэ дээр болохоор нас нь болохоор 20 гээд. За бүхэл томт авсан байна. За үргэлжлүүлээд дараагийнх нь болохоор бүүлэн аваад. За бүүлэн дээр нь болохоор ерөөсө true false гэсэн хоёр хол утга байдаг. Тэгэхээр энэний нас нь 18-аас дээшээ их буюу тэнцүү юу гэдгийг нь гаргаж ирсэн байна те. За тэгээд системийн output дээр болохоор энэ насанд хүрсэн үү гэдэг. За энэ дээр болохоор хариултны хэсэг дээр нь is adult гэдэг. За тэгвэл бүүлэнгийн утга нь юу гардаг вэ гэхээр ерөөсө true false гэсэн хоёр утга гардаг. За тэгвэл энэ удаа 20 байгаад нас нь 18-аас дээш байгаа болохоор энэ дээр true гэсэн утга гарч ирэх хэрэгтэй тийм. За тийм энэ true гэсэн утга гарч ирж байна. За 6-аад нь. За бид нар JavaScript дээр болохоор бүх төрлийн текстүүдийг болохоор зүгээр string гэсэн байдлаар оруулдаг бол Java-гийн хувьд бас энэ дээр нэг ялгаатай зүйл байна. За тэр нь ганцхан тэмдэгтийг оруулж ирж байгаа юм уу? Олон тэмдэгт юм уу гэдгээс бас ялгардаг тийм. За тэгээ char гэхээр болохоор ганц тэмдэгт байгаа шүү гэдэг. За grade бол initial гэдэг хоёр модуль зарласан. За тэгээд grade гэдэг A гэдэг ганц үсэг байгаа болохоор энийх нь урталт нь char гэдэг character гэдгийн char боёо одоо нэг үсэг гэсэн хэмжээг болохоор урталт нь авч өгч байна. За ингээд харах юм бол grade A initial G гэдэг. За тэгвэл бид нар ганц character дээр ингэж үзсэн. За тэгвэл текстийн хувьд явах вэ гэдэг. За текстийн хувьд гэвэл string гэсэн утгыг авдаг. За string гэсэн утгыг аваад за тэг full name гэдэг нь болохоор string дээр string нь нэмэгдээд за бас тэгэхэд тэр нь нийлбэр дүнгээрээ бас string болж гарна. Бүтэн текст болж гарна тийм. За тэгээ бүтнээр нь болохоор энэ бүтэн текст гэсэн зүйлээр гарна шүү гэсэн тодорхойлтыг болохоор бичиж өгсөн байна. За ингээд бүгд тэр үр дүнгийг харъя. Окей, full name John Doe гэсэн байна. За тэгвэл одоо бас нэг сонирхолтой зүйл. За бутаргай тоо бүхэл тоо гэдэг нь тус туссан заагаад өгсөн. За тэгвэл бутаргай тоог одоо бүхэл тоо болох хэрэгтэй болоод идэг. За тэр үед яах вэ гэхээр за анхнаас нь оруулж ирж байгаа утга тэр нь болохоор бид нар бутаргай тоог оруулаад ирсэн. За тэгвэл энийг болохоор бүхэл тоо болох. За энэчнээс энтгийн гэдэг нь за тухайн децималынхаа утгыг авна. За тэгээд бүхэлдсэн буюу round хийсэн утгыг нь болохоор бүхэл тооны утга авч жагаад гаргаж ирнэ. За ингээд бүгдээрээ энийг хараад үзье. За доотлогын хэсэг дээр болохоор init number гэдэг нь болохоор за анхных нь бүхэл тоон 65. За тэгвэл энэ дээр яг ямар утга учиртай зүйл болоод байна гэвэл бид нар 65 гэдгийг болохоор тоо гэж хардаг бол тоог бас үсэг болгож хөрвүүлж болдог гэсэн. За тэгэхээр энэ нь болохоор Unicode-ийнхаа темплейтийн дагуу 65 гэдэг нь болохоор A үсэг болж хөрвдөг. За тэгэхээр системийн output дээр letter гэдэг нь болохоор бид нар энэ дээр болохоор анхны утга 65 гэж өгсөн ч гэсэн хөрвүүлээд гаргаж ирэхээр A гэсэн үсэг болж гарч ирнэ. За тэгэхээр мөн одоо бид нар болохоор тоог тоолоо хөрвүүлж болох нь байна, үсгийг бас тоолоо хөрвүүлж болох нь байна тийм. За шалгаад үзье. За ингээд гарч иж. За эцсийн за 9 дугаар алхам дээр болохоор бид нар юу хийх вэ гэхээр за тойргийн эзлэгүүнийг эзлэгүүнээс илүү тойргийн талбайг болох бодлого байх нь тийм. За энэ дээр бас одоо бидний мэдхгүй дахиад нэг үг гарч ирсэн болохоор file гэдэг. За file гэдэг нь болохоор бидний JavaScript-ийн хэрэглэдэг константтай адилхан гэсэн. За энэ хүү хэмжээ бол ерөөсөө өөрчлөгдөхгүй маа. За өөрчлөгдөхгүй хэмжээ нь болохоор p5 байна. За энэ болохоор ботархай байна. За max size гэдэг зүйл нь 100 байна. За энэ болохоор бүхэл тоо. За тэгэхээр яах вэ гэхээр бид нар яг энэ дээр яг адилхан ямар арифметик үйлдэлүүд хийдэг вүлээ? Яг энэ хүү яг адилхан арифметик үйлдэлүүдийг бас энэ дээр хийж болно. p-tog за radius-ын квадратаар үржүүлээд тухайн бид нар талбай гаргаж ирнэ гэсэн. За ингээд харах юм бол за тухайн тойргийн талбай нь 78 гэсэн байдлаар гарч ирж байна тийм. За тэгвэл үргэлжлүүлээд энэ дээр бас нэг тэгш үнцгтийн хувьд за урт өргөний хэмжээ өгөгдсөн. За урт өргөний хэмжээ өгөгдсөн байвал бид нар чинь яаж
талбай болон периметрийг олдог лээ. Тэгэхээр талбай болон периметрийг олох томьёог бичээд бичснийхаа дагуу бид нар энэ төр системийн принт хийгээд принт дээр тус тусынхын мэдээллийг бүгд ингээд авчиж бас болох нэ. За одоо ингээд харах юм бол бүх мэдээллүүд нь болохоор ингээд гараад ирж байна. За тэгэхээр бүгдээрээ маш энгийн байдлаар Java өмнө болохоор JavaScript-ийн талаар үздсэн болохоор JavaScript-ийн мэдлэгтэр тулгуурлаад Java-г буцаагаад одоо сэргээж үзэхэд бол их амархан боллоо. Үндсэн логикуудыг мэддэг болохоор. За тэгээд үргэлжлүүлж энэ хичээлүүдийг үзэх сонирхолтой байх юм бол Hello Brain Code-ийн Java-гийн курс хичээлээ ороод үзээрэй. За тэгээд энэхүү курсыг дуусгаж чадах юм бол мөн сертификатууд бүх аливаа сургалтуудын курсуудыг дуусгах чадах юм бол бүгд нэр сертификат гардаг байгаа. Тэгээд 10 минутанд бүгдийг амжууллаа. Тэгээд дараагийн хичээл оролцъё. Баярлалаа баяртай.